За шинэ өдрийн минь төргийн үзэгчдэд тоцогчийн ярилцлагын нэвтрүүлэг маань эхлэж байна. За өнөөдрийн дугаарт маань мөнх тэнгэрийн онсын за мөнх саруулагч маань оролцож байна. За хүмүүс ард түмэн болвол гигантэн за ногоон дарих гэдгээр нь бас сайн мэдж байгаа. Тэгэхээр таныг бас одоо тэнгэртэй харьцдаг гэдгээр нь ч гэсэндээс ард түмэн болвол нэгсэн таниад эхэлчихсэн байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр та одоо ийм гигантэн гэдэг энэ нэрийг танд тийм ээ ард түмэн өгсөн юм уу? За эсвэл одоо нөгөө харьцдаг тэнгэрт нь өгсөн юм уу? За одоо Төмөн олонных амар амгалан байлдахъя. Тэгээд энэ телевизээр 3 дахь удаага одоо Төмөн олондоо хандаж одоо өөрийгөө таниулах энэ үйлийг үйлдэж явна. За тэгээд миний би 2012 оны 6 сард одоо Тэнгэрийн даалгаврыг мөнх Тэнгэрийн даалгаврыг авсан байгаа. Тэгээд түүнийхээ мөрөөр одоо үйлийг үйлдэж зөв үйлдэсний үр дүнд одоо Тэнгэр одоо гентэн гэж энэ одоо цол хэрэгэм гэж нэг талдаа бодож байгаа боловч нөгөө талдаа миний эзэн бид ирсэн тэр сүнс өндөр гэгэн зан азар гэж хүний сүнс байгаа учраас гэгэнтэн гэж нэг төрлийнхэн нэрээр нэрлэж байгаа. Ногоон дарих гэдэг нэр нь юу ч. Ногоон дарих гэдэг нэр маань одоо өндөр гэгэнтэн одоо өөрийн одоо сэтгэлийн хайр сэтгэлийн холбоо одоо хүний дээд хайр гэдэг үргэлж мөнх байдаг гэдгийг бас нотолж одоо урд төрөлтөө ногоон дарихтэй их хайртай байсан учраас өөрөө одоо ертөнцийн мөнгөсийг үзүүлэхдээ ногоон дарихтэй өөрийнхөө хүч эдийг одоо уусгаж шингээгээд өөрөө одоо би одоосон юм түүхтэй юм байлээ. Тэгээд тэр түүхийг бол Тэнгэр надад задлж хэлж тэгээд ногоон дарих маань энэ ертөнцийн галын эзэн буюу 3 галын эзэн Ижи Тэнгэр юм байлээ. Тэгээд одоо тэр ёроолыг надад үйлийг үйлдэж зөв авч явсны төлөө одоо Тэнгэрээс харилсан нэр. Таны үйлүүдийн талаар юу н ард түмэн хэр мэдээлэлтэй болсон бэ? Ерөнхийдөө бол харьцангуй мэдээлэлтэй болж байгаа. Тэгээд одоо урд 3 жил бол миний мэдээллийг нууцлж байсан. Энэ ертөнц өөрөө нууцлах шаардлагатай гэж нууцлж байсан. Тэгээд энэ 11 сарын өмнөх оны 11 сарын 17-ноос гэж би ард түмэндээ хандаж одоо бүх зүйлийг тэгшлэх одоо дээд тэнгэрээ тэгшилчихсэн, газар дэлхийгээ тэгшилчихсэн. Одоо хүний ертөнцийг тэгшлээд явж байгаа. Хүн зооныхоо одоо сайн сайхны төлөө энэ их үйлийг хийж одоо долоон бурхан одны шид хүчийг газар дэлхий дээр буулгаж ард олноо домнож эмчил сэтгэлээр нь тий одоо энэ алт биеэр нь энэ оюун санаагаар нь эмчлэх гэж ирсэн энэ одоо ертөнцийн элч одоо гэж өөрийгөө би таниулах учиртай. Тэгээд одоо энэний үеийн хүрээнд бол долоон бурхан одны югаар 5 хадагны айлтгал хийсэн. За сая юу хийсэн байгаа. 6 дахь тайлал буюу 1-р одны тайлал соён байхын учрыг тайлсан байгаа. Яагаад энэ соёнбыг тайлаад байгаа юм бэ гэхээр өндөргийн өөрөө урт төрөлдөө бүтээчээд явчихсан. Тэрийг нууцлаад бүтээчихсэн. Өнөөдөр эргэж ирээд нууцыг нь тайлж байгаа. Энэ одоо ертөнцийн хуулиар цаг нь болцсон учраас. Түрүүн долоон бурхан одны тайлал гэсэн үү тий? Тэгэхээр энэ одоо үйл бас ямар үр дүнтэй байсан бэ? Энэ үйл маань маш их үр дүнтэй байлаа. Ард түмний сүнс үнэхээр сэрсэн байна. Би 14 оны 6 сард одоо цайдмын хөндөө буюу дорнотын их талд очиж одоо хөх толботой бүх хүний хэр сэвийг сүнсэнд буусан хэр сэвийг арилгаж Монгол түмний сэрээс үйлийг хийсэн байдгийг одоо баталгаатай тэр бол одоо миний үйлдэж хийсэн бүтээл өнөөдрийн хувьд одоо хэвлэлтэнд бэлэн болоод гарч байгаа 50 бот бүтээл байна. Тэгээ тэрнээс цааш бараг 100 хүрэх байхаа. Энэ бүтээлүүд аянда хийгдсэн бүтээлүүд нь баталгаа нотлогоотой мөнх тэнгэрийн алтан судрууд бичигдэж байгаа. Энэ нөгөө энэ цаг үед чинь алтан бомбын эхэлнэ гэсэн нэг одоо түүх яригдчихэж байгаа шүү дээ. Тэр зүйлийн эхлэл тавигдаад ертөнцийн хууль 3 дахь жилдээ хэрэгжиж явж байна. Бид нар одоо өнөө цагт хор бороо ороход тэр ихэнд дарддаг үлээ те. Тэрний эрхэнд байдаг байгалийн эрхэнд амьдардаг хүн төрлөختнө. Тэгвэл одоо байгаль өөрөө өөрийнхөө хуулийг надаар дамжуулаад мөрдүүлсэн юм аа. Тэгэд энэ хууль зам ёсны дагуу одоо ертөнц өөрөө өөрийгөө өөрчлөлт эхэлчихсэн. Одоо бид нар өөрчлөгдөхгүй л хоцорж үлдэх гээд байна. Тийм учраас хүн төрлөختний засах элч болгож энэ хүмүүн биеийг одоо аав ээжээс төрүүлж өдөө энэ цаг хугацаа хүлээлгэсэн юм байлээ. Тэгээ одоо миний би сэтгэл дээр хийж дийлэх тэр цаг хугацаанд болцсон учраас Тэнгэрийн даалгаврыг авсан. Тэгэхээр одоо энд амьдарч байгаа энэ хүмүүс яаж өөрчлөгдөх ёстой? За яг хуу та бол туслах юм байна тийм ээ. Гэхдээ хувь хүн өөрсдөд бас нэг тийм одоо өөрчлөгдөх нэг юм байх хэрэгтэй баг тий. Ингийн тулд хүн бүхэн одоо энэ Тэнгэрээс өгж байгаа энэ мэдээллийг сонсох ёстой. Хүн та өөрөө хий юм бэ гэдгийг бүрэн дүүрэн ойлголтыг нь би Тэнгэрийн айлдваруудаар өгöd.
Тэгэхээр тэр тэнгэрийн айлдваруудыг бас сонсоос ард түмэнд одоо хүргэх цаг нэгэнт одоо тэнгэр нээсэн учраас би нет тэр мөнх тэнгэр онс гэдэг одоо нээсэн байгаа. Нэлээ олон хаяг Twitter бүхэл мэдээлэл хэрэгслэр энэ үүлийнхээ талаар одоо тэр ард түмэнд хандаж буусан буултуудыг бүгдийг нь одоо ил тавьсан байгаа. Тэрнээс хүмүүс мэдээлэл авах, voice-оор нь сонсох, бичсэн шивэлтээр нь унших гэд энэ маань одоо монгол хүний оюун санаанд байгаа бүхэл нууцыг нээчихэж байгаа. Би бол ерөнхийдөө хүн төрөлхтнийг засна. Тэгэхдээ энэ удаа энэ эхний 3 жил бол монгол түмнийг засах үйлийг би голчлон хийж байгаа. Тэгээд одоо бүх аймагуудаар яваад ирлээ. Орон нутгаар одоо аймгийн төв хэсгүүдээр тэнд одоо 500 600 хүн цуглуулж гин гэдэг тэр аймгийн ард түмнийг тэр чигтэн тэр хүмүүсээр төлөөлөө тэнгэр засуулчихж байгаа. Тэрэнд хоцорчлоо гэж бол бас бодох юм байхгүй. Энэ тэр аймагт миний одоо мөр гарсан бол тэнд одоо бүхэл цэвэрлэгээ, бүхэл ариусгал тий бүхэл одоо сайн сайхан тэр дэлгэрэх тэр бүх зүйлийг одоо газар уснаас нь эхлээд хүн зонд нь хүргээд ингээд би чи Монгол орныг одоо энэ 3 жил 3 дахь удаага тойроод хамгийн сүүлийн тойролт бол ард түмэндээ хандсан одоо тэр нутаг усныхан зориулсан тэнгэрийн ерөөл тэдний өвөг дээдсийнх нь үгийг л би өөрийн биеэр дамжуулаад ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол хүмүүс одоо өөрийгөө засахад маш их хялбар болчихж байгаа. Эрэл хийлэхгүйгээр тэгээд энэ миний хийж байгаа энэ айлдвар бол сүнсний дээд түвшний засал. Одоо цагт хүмүүс одоо гэрлэн бие сүнсээ засуулах гэж байгаа гэд гэрлэн бие аавараа гэд явж байгаа шүү дээ. Тэрийг нэг адисаар буюу 3 адисаар л би өгч байгаа. Үн төлбөргүй ард олондоо. Тэгээд одоо хүн гэж маань алтан суймны тайллаар бол өөрийн нутагтаа эзэн бай. Эзэн байж энэ газар дэлхийдээ суу. Тэгээд чамайг одоо тухлаа суусан цаг чиний оюун санаанд чиний бүх зүйл одоо байх ёстой. Тэрийг гаргаж ир чи ертөнцийн нар сарнаас хамааралтай хүмүүс. Тэр нар сарнаас ирэх хүч эдийг аваад өөрөө нар сар шигэ байгаад чи алтан суйм болоо. Хөлөө завлаа суувал 2 гар ингээд урт байдаг. Энэ урт 2 соёмны 2 баган чинь хүний тулсан 2 гар байгаа. Ингээд одоо соёмбыг бол их олон талаас нь тайлбарлаад ард түмэнд одоо чи соём биш үү? Энэ ертөнцид өндөргийн урд төрөлдөө нэг соём бүтээгээд явсан бол одоо 3 сая соём босох нэ Монгол түмэн. Энэ л үлийг одоо эрхэлж өдөртөн залах гэж чиглүүлэх гэж ирсэн хүн дээ. Тэгэхээр хүмүүсийн ер нь одоо ихтгэл үнэмшил хүмүүсийн хандж байгаа хандлага ер нь ямар байх юм? Ерөнхийдөө ер нь сайн. Би бол сайн гэж хэлнэ. Ард түмэн бол үнэхээр одоо бас сэрсэн хэсэг нь бол хөдөлгөөнд орцсон. Нэг хэсэг нь одоо эрчтэй сүнснийхээ төвчнөр харьцангуй эрчтэй сэрж байна. Нэг хэсэг нь сэрэх гэж оролдож байна. Одоо тэгээд ирэхээр дээдлийн 2 мас босоод ирэхээр доотлын мас бол өөрөө босон шүү дээ. Тийм. Тэгээд ард түмэн маань одоо харах эзэнгүй юм шиг тий хайрлах хүнгүй юм шиг одоо эдийн болтол явсан юм аа. Тэгвэл одоо энэ тэнгэрээс ижийн болоод буугаад ирсэн өөр удмаа засах гэж ивэл хайраа өгөх гэж инэрлээ өгөх гэж одоо ирчгээд байна. Тэгэд энд одоо монголчууд бүгд багтаасай тий энд одоо хүн бүхэн хөх толботой бүхнийг одоо энэ тэнгэр одоо үлдээхгүй ариусгаж үлдээхгүй засаж үлдээхгүй инэрл хайраа өгч энэ сайхан нийгэм одоо эхний үе таалгааны гэж байна. Тэгэхээр одоо яг энд нийслэлд байгаа иргэд тийм ээ за хөдөө оруулалтын хүмүүс маань ч гэсэндээ тантай уулзахыг хүсэх юм бол ямар томоохон арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай? Ерөнхийдөө бол би олноор уулзах боломжтой. Олон нийтийн одоо тэр арга хэмжээнүүд тэр одоо надаас авах ёстой юм авч тий. Би одоо өгөх юм ёстой юм тэдэнд өгөх ёстой. Бичлэн уулзъя гэхээр миний үйл ажиллагаа үүрэг маань өндөр. Би энэ ертөнцид одоо энэ ертөнцийг засах 1181 элчтэй ирсэн хүн. За. Тийм тэр нь одоо Монгол түмнээс тодорч Монгол түмнээс тэр жинхэнэ одоо амьд бурхдууд тодорхой байгаа шүү дээ. Тэр амьд бурхдуудыг тодруулах гэж байгаа. За чи нэг зүгээр гарч ирчээд яагаад гэнтхэн амьд бурхан тодруулцдаг яас айхтар хүн гэж одоо хүмүүс бодож магадгүй. Гэтэл өндөр гэгээ маань өөрөө урд төрөлтөө тэр бурханыг шүншиглээд одоо дээд зэргийн амьдлгааг нөгөөд биенд нь хүртэл гагнаас хэлгүүгээр чи энэ биеэрээ ирээ гэд уралдсан байгаа. Тэр уралсныг нь би одоо таньж энэ биеэр нь буулгах үүрэгтэй ирсэн байхгүй. Тийм. Тэгэхээр одоо бурхтууд тодорч байна. Одоо нэг 300-аад нь тодорч байна. Монголоос тодорх юм. Тодорно тийм Монгол түмнээс, хөх толботой ард түмнээс. Тэгээд одоо ерөнхийдөө бол үйл ажиллагаа их. Тэгээд тэр хүмүүсийг таних тулд тэр хүмүүсийг бурхны төрөлд ирүүлэхэд бол би бүх талаас нь зассан шүү дээ тэр хүнийг. 1 90, 2 90, 3 90 тэр хүн тухайлсан сүнсэндээ шалгууртай, даалгууртай надад тэр байгаа тамгыг нь яг энэ шүүгээд олоод хартлна.
тэр хүнийг одоо цэвэрлэх, тэр үйлчлэгийг хийдэг байхгүй. Тийм учраас энэ 3 400 1100 хүнийг олохын тулд энгийн хүмүүстэй одоо тулж уулзах цаг зав маш бага юм аа. Зөв. 1100 бурхан тодорно гэж байна тийм ээ. 300 гадна тодорчихсан байна. Энэ хүмүүс ямар ич хиттэй байх? Одоо миний дайны ич хиттэй байна шүү дээ. Одоо тэр хүн тэнгэртэй шууд холбогдно. Бүхэл одоо эд зүйлс энэ ертөнцид оршин тогтнож байгаа бүх зүйлийн одоо мэдээллийг авах чадвартай. Оюун санааны одоо сүнс, амь сүнс хоёрыг холбох буюу мөнх тэнгэртэй тэр дээд эс гэдэгтэй л би холбож өгч байгаа юм байхгүй. Дээд эсээ хүн таниад ирэхээр өөрийнх нь одоо надад 3 үеийн мэдээлэл одоо наацах нь ирж штэ. Би өндөргийн өмнөх төрөл одоо эзэн Чингис хааны гарын бичээч буюу номын багш нь байсан ба. Тийм учраас би эзэн Чингис хааныг дагуулж ирсэн. Чингис хааны нууцын түлхүүр гэж хүн одоо ертөнцөөс анх тэгж томилогдсон. Тэгээд одоо Чингис хааны нууц бол одоо Монгол гэрийн нууцаар тайлагдана гэж энэ гэртээ 181 мяндагт дээдсэн заларна гэж ингэж буусан. Тэгээд тэр 181 мяндагт дээдсэд нь 9 цагаан сүлдний хаан байдгийг, 9 хар сүлдний хаад байдгийг, 13 тамгатай тэнгэрийн тамгатай 13 хотогт байдгийг, одоо лусын 8 гигэн гэж бий. Та 21 дарих байна. За дээрэс нь 23 эрдэнэт мэргэд байна. Монгол түмнийг эмнэж домнох одоо эмнэлэг гэж зүйл нь одоо бид нэрлсэн нэрнээсээ авал буруу нэрлэдэг юм байна л да. Эмнэлэг гэдэг үг маань эдгэжгүй хорыг бэлгэлэгч гэж тэнгэр тэгж тайлж байгаа. Монгол түмэн хэрвээ тэрийг засрал сайжрлыг олох газар буюу нэг бол засрал сайжрлыг олох газар, нөгөө бол одоо газрын деважин гэж нэрлэх учиртай ингэнэ. Тэгхийн бол хүн тэндээс засраад гардаг гэнэ. Монгол хүн өөрөө өөр учраас энэ нэр Монголд зохиогүй нэр байгаа тахгүй эмнэлэг гэдэг нэр маань. Тэгээд одоо хүмүүсийг олноороо ирж идэгшгүй хорыг аваад эргэж өвдөөд ингээд одоо энэ бие засч чадахгүй байна гэж. Тэгээ энэ цагт одоо миний эзэн хаанаас зарлагдсан зарлаг бол Монголыг цагдаагүй, шоронгүй, эмнэлэггүй ийм сайхан амгалан нийгмийг одоо байгуулаа гэсэн юм хүнд даалгавар өгсөн байдаг шүү дээ. Цагдаагүй, эмнэлэггүй, шоронгүй гэсэн. Энэ маань одоо хүний сүнс өөрөө төгс болоод ирэхээр алдаагүй юм аа. Алдаа гарахгүй. Ухамсарын өндөр түвшинд хүрэх нэ тэ. За дээрэс нь энэ сүнс сэрээд ирэхээр өөрийгөө өвдөгдгөө. Өвдөх шалтгаан өөрт нь байдаг. Энэ алд үед байдаг. Тийм учраас сүнсээ тэгшилчээр хүн өөрийгөө өвдөхгүй байх одоо сэтгэл дүүрэн байх. Бид нар ч хоосроод байгаа байхгүй юу? Орчин нийгмээсээ одоо тусгаарлагдаад оюун санаагаараа энэч болохгүй байна, энэч бүтэхгүй байна. Энэ ч тийм байна. Болж байгаа юм алга. Энэ амьдралд одоо дутж байгаа юмныхаа төлөө өөрийгөө золиод байгаа байхгүй. Гэтэл хүн сэтгэл баян байвал бүгд байдаг. Тэр сэтгэлийн баян буюу тэр сүнсний төвшний тэр агуу их ухаарлыг л одоо Монгол түмэнд өгөх гэж одоо ертөнц илчээ болгох чад байгаа гэж ойлгож байна. Та тэгэхээр одоо Монголын хамгийн анхны тэнгэртэй харьцаж байгаа нь илж үү? Тий. Ер нь бол манай үедээ илж байсан шүү дээ. Чингис хаан өөрөө ч бас илж байсан. Өмнөх төрлүүдэд Атила хаан илж байсан. Энэ ертөнцид одоо Чингис хаан одоо өөрөө ертөнцийн мөхсийг үзэхдээ Аривал бурхнаас ертөнцийн элчийг одоо тэддэг мянганы элчийг буулгаж өгөөч гэж гуйсан байдаг. Одоо энэ цагт Аривал бурхны лүндэн газарт бууж тэр одоо Аривал бурхны буусан лүндэнгээр ертөнцийн эзэн хаан зарлагдаж миний бие буучирсан. Одоо удахгүй бид нар чинь 6 сарын 22-нд одоо их эзэн Чингис хаан гэж тэр нэрлэгдсэн Тэмүүжин гэж хүнээ одоо сүнс буусан тэр агуу хүнийг Монголд буулгаж ирэх гээд шүү дээ. Одоо миний үеийн эцсийн үр дүн бол тэр. Тэгээд одоо Монголд эцэг тэнгэр бууж ирнэ гэсэн үг. Би одоо миний хувьд бол ижи тэнгэр болж бууж ирж байгаа. Одоо хааны хувьд эцэг тэнгэр болж бууж ирж бид нар үр удмаа засах гээд байгаа. Үрийнхээ тэнгэрийг дэтгэх гээд байгаа. Үрийнхээ тэнгэрийг яаж дэтгэх вэ гэхээр 99 тэнгэрийнхээ хүч буйнаар. Чингис хаан өөрөө 99 тэнгэрийг эзэгэндэг хүн байсан. Тэгээд одоо энэ цаг үед намайг уулахдаа 99 тэнгэрийнхээ хүчийг надад өгчихсөн учраас энэ ертөнцийг төхнүүлэх их үйл миний нуруунд дээр байгаад болоод бүтээд энэ 3 жилийг одоо авчиж байгаамаа. Тэгээд ерөнхийдөө л Монгол түмэн бол энэ ертөнцийн элч буюу ертөнцийг засах, энэ төв дэлхийг засах үүрэгтэй одоо энэ язгуур үндэстэн энэ ертөнцийн хүний ертөнцийн язгуур үндэстэн тэрийг нь таниулж монголчууд одоо эвлэж хүчрхэг болж энэ оюун санаагаараа нэгдэж энэ одоо байгалийн одоо гамшиг үзэгдлийг зөв дарж зөв тогтоож одоо тэнгэр газрын шүтэлцээ буюу одоо энэ 3 ертөнцийн
хэвийн хэмжээнд нь хүргэх тэр үлийг л монголчууд эрхлэх одоо үүрэг даалгавар яалтчгүй өвдөөс нь хууль болоод буугаад ирчихэж байгаа. 6 сарын 2-2-нд болох арга хэмжээ чинь хаана? Хүссэн хүмүүс очих боломжтой. Одоо бид нар одоо ерөнхийдөө үеийн урьдчилгаа болгож Тэнгэрийн айлдварыг л ард түмэндээ бид нар бол одоо энэ цагийн ярьснаар тэр нам инээ тэрэ энэ нийгмийн энэ болохгүй байгаа үзэгдэл рүү орох биш юм. Одоо тэхийн тулд бид нар өвгдийнхээ л үгийг сонсох ёстой. Тэр өвгдийн энэ Монгол түмний өвгдийн үгийг би нэгтгээл хүн болгонд аав ээжийнх нь хэлсэн тэр ураг удам одоо нөгөө элен цулан цаас дамжиж ирсэн тэр агуу юм л өгч байгаа тэрүүгээр одоо алдах ёсгүй арга замын зааж өгөх гэдэг байхгүй. Та нар энэ аргаар явал алдахгүй, энэ аргаар явал монголчууд энэ ийм байна. Өөрсдөө босож өндийгөө сэрнэ. Чингисийн тэр чинээлэг Монголыг бий болгож чадна. Тэгээд бид нар хүний ертөнцөөс одоо бид нар чинь 1181 хүн байна гэдэг чинь энэ төв дэлхийн орон бүхэнд очиж л энэ өвөг дээдсийн айлдварыг буулгах хүчтэй хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэгвэл би Монголыг төлөөлөд энэ хөх өвгдийнхээ төлөөлөл нь болоод би ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүтээлүүд буугаад ирэхээр энэ л ертөнцийг засах гээд байгаа. Би бол миний хувьд бол тэнгэрийг засах бүрэн даалгавартай ирсэн. Газрыг тэгшлэх бүрэн даалгавартай ирсэн. Тэр хоёроо бол бүтээч гэсэн. Бүтээгээд хүний ертөнцийг засахын тулд хар тамын хаалга гэж зүйлийг хаагаад одоо ингээд ертөнцийн 3 галыг буулгаж амьлуулж чадсанараа би ногоон дэрхий гэж энэ нэрийг авч байгаа. Тэнгэрээс. Тэгээд энэ 3 галыг асаахын тулд Монгол түмнийхээ хүн энэ ертөнцид байгаа хөх тамгатнуудын галыг нь асаах гээд би дуудаад өрөөгд байгаа байхгүй. Гуйгаад миний урсаад ирээчээ. Би та нарын галыг чинь асаагаад өгье. Чамааг би алтан соён болгоод өгье. Ерөөсөө би өхийн дээдийг л өгөх гэж ирсэн. Тэрнээс биш одоо энэ ертөнцид өнөөдрийн энэтэй харьцуулаад тий энэ бат тутгантай энэ даваа нямтай ч гэдэм одоо хүмүүс ер нь тэгж асуугаад байна шүү дээ. Энэ нийгмийн юг энэ саран даваатай харьцуулахгүй. Одоо миний Тэнгэрийн зарлаганд бусадтай дүүцүүлэх бараа бишээ гэж намайг бусадтай дүүцүүлэх бараа биш гэж хүртэл одоо Тэнгэр өөрөө хэлсэн байдаг. Тэгэхээр бол би намайг хүмүүс харахтаа энэ нэг мөнгөний төлөө юм уу те энэ одоо нэр алдрын төлөө юм уу энэ эсвэл одоо өөр зүйлийн төлөө шургалаад ороод ирсэн гэж нэг өнцгөөс нь одоо нөгөө бидний л оюун санаанд одоо байгаа тэр нөгөө бүгжсэн хар юм чинь ингэж харуулад байна да те нэг хэсгийг нь гэтэл энэ маань ийм зүйл биш юм аа сайхныг нь олоод хараач нөгөө эсрэг сая миний хэлээд байгаа хүмүүс сайн юмыг үйлдэж яваа штэ бас энэ ертөнцид энэ оршин тогтнох миний хийх үйлийн суурийг босгоод яваа хүмүүс за үйлдэж явахдаа хүн алдаа гаргаж болно тэрийг нь бол би хэлж мэдэхгүй ганцхан энэ хүн бол бөө тарих гэж би Монгол хүмүүс бөө тарихтай байсан хэдэн зууны өмнө бөө тарихаараа л холбогдож одоо энэ нэрийг авч явжсэн гэд энэ хүн зөв юм судлаад байгаа Баттутганы хувьд. За тэр даваа нэмийн хувьд бид нар Чингисийн урсаад Алтан ургийн ахын дүүс одоо нэгдэх ёстой энэ бас зөв шүү дээ. Нэг талдаа зөв. Чухам энэ хүн өвлөө яг өөрийнхөө өгдлөөр зөв урлж гин үү одоо буруу урлж гин үү гэдэгтэй л хүмүүсийн тэр хэл үг нь оршоод байгаа. Тэгэхээр эднэрийн хийсэн суурин дээр одоо энэ олон их онгодтой бөөнөр улаач нар олноороо гарч ирээд байна тий. Эднэр бас ертөнцийн хуулийн дагуу үр удмаа засах гээд ирж гисэн хүмүүс шүү дээ. Бид нар энэ ертөнцид зөв сайхнаар нь мэдээлж чадахгүй, зөв талаас нь харуулж чадахгүй байгаа учраас одоо бөөгийн нэр хүндийг ингэтэл нь бас унгаж байгаа. За нөгөө нэг шалтгаан нь одоо бөө болоод улаач болсон энэ хүн өөрт өгсөн нэг л замаар явах хэрэгтэй байхгүй юу? Хүн ерөөсөн нэг л замаар явах хэрэгтэй байтал ийшээ халтраад байгаа учраас яагаад бөө байх ёстой юм тэгвэл монголчууд ураг удам дотроо нэг том зайран нэг том удамтай байсан гэж эртний үгэндээ тэр зайран удам ерөөсөө л энэ бүл дотроо л үйл юм тэрнээс айлын бүл рүү орж үйл хийхгүй байхгүй тэгвэл эднэр маань эндээс эднэрийг засч дөхнүүлээгүйж ийшээ ороод хүндлэнгийн зам руу орчиж байгаа зү. Ингээд энэ замаасаа хазаагаад байхаар нэр хүнд нь унаад байгаа юм. Гэвч одоо Тэнгэр маань өөрөө одоо намайг энэ ертөнцийн элч болгож буулгаж ирсний дараахан 8 сарын 25-нд энэ бөөгөн шүүлтүрийг Тэнгэрийн лүндэн буулгаж эхлүүлсэн байдгийг. Тэгээ тэр одоо лүндэн буугаад 3 жил энэ байгаль өөрийгөө цэвэрлээд хүн зоноо цэвэрлээд тэр дээрээс бууж байгаа онгодуудаа цэвэрлээд оноосон эзнийг зөв цэвэрлээд явж байгаа. Энэ маань одоо энэ 8 сарын 25-нд
одоо 3 жилийн хугацаа дуусч бөөгийн шүүлтүр одоо үндсэндээ дуусч үнэхээр овг удмыг захирах чадaltaй нь үлдчихэж байгаа өнөөдөр. Хэрвээ тэр хүн захирах чадaltaй биш байсан бол 3 жил чүүгдээд за та бишээ гэд орон зай одоо орхичихсон. Буухаа болчихсон нэг хэсэг нь. За нэг хэсэг нь энэ тэнгэрийг бол хатуу штэ. Хүнхээр хүний амьд төрсөн бол тэр хүн амиараа төлөх. Одоо хүний эд эрхтэнд одоо гэмтэл согог учруулсан бол өөрөө тэрийг эдлэх гэсэн ийм 3 одоо шаттай тийм лундон буусан шүү дээ. Энэ маань яг нөгөө би гарч ирээд тэр үед тэгэд хэлвэл яаж хүлээж авах вэ те. Гэтэл энийг маань ертөнц өөрөө л цагийн болохоор намайг одоо олон дээл гаргаж байгаа шүү дээ. Тэгээ би ч одоо бүү улаач нартай 2 дахь удаага уулзалт хийж тэр өвгдийнх нь одоо нэгсэндөө тэнд цугласан 1000 бөө байна уу 100 бөө байна уу 300 бөө байна уу тэднийг нэг дор төвшиж буулгаад би төвшөөг нь хийгээд тэдний өвгдийн үгийг өөрсөнд нь дамжуулж хэлээд байгаа. Одоо тань бөөнөр одоо мэдтгэлтэй нэг хэсэг нь мэдчихэж байгаа намайг. Одоо над дээр ирээд ажиллуулж байгаа бөө бол шууд буугаад орчдөг шүү дээ говц сэрэгцэлгүй. Шууд буугаад орно. Тэгээд одоо бүх мэдээллийг өгнө. Миний хийж байгаа бүх мэдээллийг батлна. Тэгээд зарим нь одоо та тэнгэрийн түшээ гэж нэрлэдэг. 99 тэнгэрийг түшиг түшээ гэж. Тэгэхээр бол би одоо тэр бөөгийн одоо дээтэл зөв залах хүн бас би үүрэгтэй юм биш шүү гэж би өнөөдөр ухамсарлаж байгаа шүү дээ. Тэднийг одоо зөв засахын төлөө нийгэм төр сайхан нэр алдар угаасаа л монголчуудын ураг удам чинь бөө шүү дээ. Бөө ураг удамтай дээд ураг удам буюу тэрийг дэвшүүлж ахиулсан сүнсэндээ байдаг бөө тархил байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр тэрийг тэр сайхныг нь олж харж чадахгүй дээр нэг талаар тэгж байгаа. Нөгөө талаа үйлийг үлдэж байгаа хүмүүс өөрийн замаас газаасандаа бас одоо энэ сөрөг нэрийг одоо өөрсөндөө авч штэ. Тэгээд гэвч одоо ертөнц бол тэрийг бөө байх ёстой тий. Бөө бол одоо энэ Монгол түмний ураг удмыг засах ёстой одоо даалгавартай хүмүүсээ гээд би тэрийг гэрчлэх гээд одоо энэ биеийг буулгаж байна. За тэгээд тэрний ард түмний ураг удмаа засаад ирэхээр улс Монголоо энэ төр засгаа засгаад одоо тэнгэрийн бурхад буугаад ирж штэ. Дунд тэнгэрээс одоо 181 мянган дээдс. Тэгвэл дээд тэнгэрээс энэ ертөнцийг засгаад мянган бурхад нуурж ирж байгаа хгүй. Тэгэхээр энэ маань одоо бөө гэдэг маань үл шаттай байгааз дотроо. Тэгэхдээ тэр чин сүнсээр уралдаг, онгоор уралдаг гэж хоёр янз. Бас миний хувьд бол сүнс сүлдэнд байгаа юм. Энэ маань одоо насан туршдаа намайг дагаж явж намайг мөнх хүсийг үзэхэд одоо надтай цуг мөнх усыг үзэх зүйл учраас сахиус гэж нэрлэж байгаа. Энэ хүн бол өөрийн одоо сүнсийг төр хугацаанд гаргаад хүний сүнсийг биедээ урлаад уулгаад хэлж байгааг бол онго. Тэнгэрийн онго гэж нэрлэж байгаа. Гэтэл энийг хүмүүс мэддэггүй сахиустай л гэдэг. Харин тийм. Чи онготой хүн тэгвэл чи сахиустай хүн гэж ялгаатай байхгүй. Тийм тэгээ энийг бас ард түмэн мэдэх хэрэгтэй, мэдэх цаг нь болсон тийм. Тэгэхээр цааны бас одоо цаашд хийхээр төлөвлөж байгаа, зорж байгаа ямар өвлүүд байгаа вэ? Одоо миний өгөгдсөн даалгавар дандаа цаг хугацаатай байдаг шүү дээ. Одоо үргэлж одоо тэдэн сарын тэдэнд чи энэ үлийг хийгээл тэнгэрийн зарлаг бууж идэг. Тэр зарлагын дагуу би үүлээ үлдэж явдаг. Одоогоор би 5 сарын 30-нд одоо соён гэгээр үлэх лекц гэж одоо Чингисийн талбайд ард түмэндээ хандаж хийх гэж байна. Үн төлбөргүй. Хизээж одоо ертөнц бол үр садтай аав ээж нэрсэн учраас үн төлбөргүй. Ямар ч зүйл үн төлбөргүй явж байгаа. За харин мэдээлэл түгээхийн тулд одоо миний өглөөдийн одоо бичлэгтэй CD одоо тодорхой 50000 төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж байгаа. Яагаад би CD зарахад хүрвэ тий? Гэтэл миний энэ зүйлийн ард заавал нэг механик зүйл байх ёстой доо. Мөнгө санхүүгийн асуудал. Гэтэл би нэг соёлын төвөргөө нэг одоо UB палас нэг бүхий өргөө дандаа төлбөр төлж байна. Тэрийг олохын тулд би CD зарж байгаа. Тэрнээс биш зүгээр би ард түмэндээ юм хүргэхийн тулд нэг талдаа тэрийг чиглэлээр болгож байгаа. Тэгээд одоо бол харин интернет бүх юмнууд дээр нээлттэй бүгдийг тавьж байгаа шүү дээ. Аймагуудын бичлэгүүд. Тэгээд энэ маань одоо хэдэн цагаар шүлэглэж буудаг. Тэгээд энэ шүлэглэж буудаг маань монголчууд эртнээс одоо дандаа шүлэглэж ярьсан байдаг шүү дээ. Нуус товчоод нэрийг харахад ингээд шүлэглээд ярьсан одоо хоорондоо шууд тийм өндөр түвшний сүнсээр харьцдаг хүмүүс байсан байхгүй. Тэгээд энийг маань одоо тэнгэрийн туйлс гэж нэрлэдэг. Би тэр тэнгэрийн туйлсыг одоо тэр хэдэн үед бичсэн одоо нөр зүдгэн одоо орчуулаад бичсэн алтан эрний аялгаа алтан гэрэг гээд энийг амьд аялгаагаар амьдаар нь буцаагаад Монгол түмэнд авчираад аялгуулж байгаа хүн байгаа.
Тийм. Тэгээд дараагийн үйл бол 6 сарын 22-нд би Тэнгэрийн хуулиар тэрнээс биш одоо хэн нэгний захиалгаар юм уу тий хэн нэгний даалгавраар юм уу биш ээ. Энэ өвгдийн даалгавраар би 6 сарын 22-нд одоо тэр хаан байх одоо хувь заяаг өөртөө урлсан одоо энэ дайны хүч идтэй тэр хүнийг л би одоо болгох гэж байгаа. Тэгээ тэр хүнийг маань одоо цагт хүмүүс бас янз бүрээр хүний чинь сайн хэлдэг хүн ер нь ховрон шүү дээ тий. Хүн л юм болохоор алдаа оноо байдаг үз байна шүү дээ. Надад ч одоо байгаа. Би яг хуу үүлийнхээ чигийг зөв харсан учраас үүлийнхээ хувьд алдахгүй явж байгаа болохоор энэ алд биеийн хувьд бол бас алдаж байгааг үгүйсэхгүй би бол тэрийг үгүйсэхгүй гэж хэлнэ. Тэгээ тэр хүнээ бол би Тэнгэрийн зарилгаар 2012 оны 6 сарын 17-нд даалгавар авчихад 22-нд одоо тэр хүн тийм хүн байгаа. Тэрэн дээр очиж ол гэсэн даалгаврыг авчиж олсон хүн байгаа. За энэ хүнийг одоо ерөнхий Тэнгэрийн мэдээлэл одоо сүнсийн таниулах та тийм хүн шүү гэж одоо ойлгуулахын тулд би 3 жилийг одоо хичээж яваа. Тэр хүн өөрийн гэсэн сүнсэнд өвөгдөлттэй хүн бол өөрийгөө таньдаг. За тэгвэл одоо таны шавнар гэл одоо тэр борхтууд гэдэг хүмүүс одоо асуунаа да. Тэр хүмүүс ер нь ямар шидтэй ямар одоо хүчтэй чадaltaй. Тэр 88 домч одоо зүгээр хараад зайнаас хүнийг хэмжлэг. Тийм шид хүчтэй энэ ертөнцийн одоо 108 шидийг өөртөө хураасан өргөөд хэрэгжүүлээд явал 108 дахиад 108 задрах ийм шидтэй хүмүүс ирж байгаа. За тэгээд бусад хаттууд гэдэг хаан гэдэг маань нөгөө энэ ертөнцийнхээр бол бид нар хаан гэхээр их том хүн байх га бодоод эр хүний ухааны дээд одоо хүчийг эзэгэн чадсан тэр 13 мэхийн тэр бусад одоо чадваруудын тэр ур ухаануудыг нь өрөлсөн тэр хүнийг хаан гэж эр хүний дээд ухааныг хаан гэж нэрлэж байгаа. Бүсгүй хүний одоо дээд эрдмийг эзэмшиж чадсан тэр хүнийг хатан гэж нэрлэж энэ хатад маань одоо бууж байгаа маа. Тэгээ одоо хүннөө гүрнээс эхлээд хүмүүс ирж байгаа шүү дээ миний юм дээр. Одоо хүннөө гүрний тэр хаан одоо 13 дугаар зууны үеийн энэ хаан одоо ертөнцийг тэгээд өхнүүлэхэд тийм үйл үүрэг гүйцэтгэж тэгж одоо чадал тэнхийг харуулж авсан тэр хүний сүнс таа гэдэг ингээд өөр нотлох баримттайгаа одоо өчнөө бас нэг хүн дээр баг нэг бот гарч шít. Энэ юмтайгаа бууж байгаа. Тэгэд энэ бууж байгаа хүмүүс одоо над дээр 300-аад хүнээс чинь 250-60-аад нь одоо бичиж шít. Над чиг бичээд эхэлчихсэн. Бүх зүйлийн учир холбогдыг тайлаад одоо түрүүчиг 12 дэвтэр дуусгачаад явж шít. Энэ маань ингээд ерөөсөл баталгаа, нотлогоо байгаа. Тэгэхээр одоо хүмүүсийг би бас энэ үйлүүдийг ингээ хийгээд аймаг орон нутгаар юу яагаад яваад байгаа юм бэ те? Заавал ингэх шаардлагатай юм уу? Хот төв суурин газартаа энэ үйлээ үлдээдэж болдгоо мó гэж бас хүмүүст хэлж магадгүй. Тэгвэл энэ аймаг хотоос тэр олон дотроос бурхны тамгатай хүнийг ирээд сэрээгээд төрүүлээд өгөгдлийн нөгөөд яваад байгаа. Түлхүүрээ шургуулад яваад байгаа юм би. Би чинь түлхүүр нэртэй шүү дээ. Алтан соён биний тэр арга билгийн түлхүүр. Хүн бүхний түлхүүр би. Тэр чи өөр алтан соён биш үү? Чамд энэ бүх хүчид оюун санаанд чинь одоо чиний чадал бүх юм байгаа шүү. Би энэ дотор байгаа алтан авдрыг чинь нээж өгье. Тэр нь одоо чиний хөх мингэнд чинь байгаа шүү. Хөх тамганд чинь байгаа шүү. Монгол хүн өөрөө хөх луу шитэл гэж л би таниулах гэдэг байна шүү дээ тий. Энэ ертөнцид 3 луу оршин тогтног. Тэрний одоо нэг дуун тэнгэрт байдаг. Нэг луу одоо газарт байдаг бол Монгол түн тэр хөх луу юм а. Энэ олуулаа. Тэгээд одоо доод твдвэл хар луу буюу усны луу байдаг. Газарт. Тэгээд тэнгэртээ улаан луу буюу галын луу тэрийг одоо их эзэн Чингис хаан буюу тэр манай өвгдээ эцэг тэнгэр одоо эрхэлж одоо залж унж хөлөглөж явдаг гэж болно. Тийм. Тэгэд ийм учиртай. Тэгээ миний хувьд бол тэр хөхлөг гаргадаж сэрээгээд одоо тэнгэрээ нараа сараа одоо эргэсээ бүгдийг нь одоо амьлуулад 7 бурхуудныхаа амьлгааг одоо жинхэнэ уг чанараар нь хийгээд явж байхгүй юу. Тэгээ энэ 30-ны үед маань одоо Монгол төмнийг их тэнгэрийн алтан хаалга буюу 7 дахь гот маань тэнгэрийн алтан хаалга байгаа. Тэр хаалгыг одоо амьлуулж босгоод тэр хаалга маань гэхтэл одоо Өрөнгө аймгийн Хужирт суманд Шунхлаа хайрхан дээр байдаг жишээд тэр хаалганы нууц. Энэ бүгдийг нээгээд олдсон юм аа. Тэгээ одоо Улаанбаатар хот гэхэд одоо Монгол төмний тэнгэрийн тогоо байх шүү дээ. 4 одоо барилттай тогоо байх жишээд. Бид нар энэ тогоон дотор дүүрээд халгаад асгаад байгаа маа. Бид нар асгах хайлах ёсгүй байхгүй юу? Зөв тэрэн дотор тогтож амьдрах ёстой. Тэгээ энэ бүхнийг л одоо үйлдвэрмээр нь ойлгох гэж ирсэн. Тэгэхээр бид нар бас тэгвэл энэ тогоон дотор хайлахаас гадна нэг нэгийгээ үзэн ядж чинь тийм ээ. Нэг нэгийгээ одоо хороож байна. Нийгмийн их тийм
юу гэмээр цочродмоор тийм ээ тиймэрхүү үйлүүд бас их гарч байна л да. Тэгэхээр энэ одоо юутай холбоотой байдгийг тэнгэр одоо жишээ нь танд энэний тайллыг юу гэж тайлж өгөх вэ? Яах ёстой байх вэ? Одоо та бол түрүү хэлсэн шүү дээ. Одоо хэрвээ бид нар яг энэ тэнгэрийн зарилгаар ингээд яваад ах юм бол шоронгоо болно гэхээр гэмт хэрэг гарахгүй болох нь тийм ээ. Хүн ерөөсөө өвдөхгүй мөнхийн эрүүл байх нь байна. Имлэггүй болно гэхээр тийм ингэж түрүүн тайлбарласан. Тэгэхээр энэ талаар. Тэгээ энэ маань одоо хэдэн жилийн хугацаа шаардсан шүү дээ. Би 3 жилийн үйл нь 1 жилийг нь тэнгэрийн амьд болсон байдаг. 1 жилийг нь газраан тагшилсан. Одоо газар устай холбоотой асуудлууд яагаад гацаад байна вэ? Газрын эдэд ирчихсэн. Хөрөхгүй гэж шүү дээ. Хөрөхгүй гэж энэ ард түмний өмч тийм ээ? Ард түмний өмч бид нар ард түмэндээ одоо байх ёстой юмроор хит оролдоод байна гэд газар өөрийгөө газрынхаа тамгыг амжуулаад ингээд бэхэлчлээ шүү дээ. За тэгвэл одоо хүний ертөнц энэ дотор болохгүй байгаа юмыг одоо засах гээд би 3 дахь жилдээ орж ирж байна. Одоо яг засаж эхэлж байна. Энэ маань одоо бас бид нар чинь одоо өөрсдийнхөө хүчтэйг мэддэггүй. Хайр гүрнийхний бодлогыг бариад бас нэг талдаа хит хэлбигээд Монгол хүний оюун санаанаас одоо оюун санаанд оршиж буугаагүй зүйлүүдийг оролдоод байгаа хгүй. Тэр оролцсны шийтгэл нэг талдаа. За нөгөө талдаа Монгол хүн байхын утга учир алдагдсан юм. За тэгээд их гүрнүүд бол одоо монголчуудыг хүчрхэг гэдгийг мэддэг учраас бас тодорхой хэмжээнд дарамт шахалт үзүүлэх те одоо эрх мэдэлтэй арай чадaltaй боломжтой бололцоотойг эрх мэдэлтэй авцсан ч хүртэл байдаг. Надад бүхэл хүний ертөнцийн нууц тэр чигтээ байгаа. Уудалж хэлэх цаг арай болоогүй. Шат шатанд нь би бол хэлээд явж байгаа. Энд оршоод байгаа бөө дотор оршоод байгаа муу юмыг би хэлээд засаад явж байна. За эрдэмт дотор байгаа зүйлийг эрдэмтэд мэрэгд судлаачдад хэлж байна. Одоо өнөө цагийн сэтгүүлчдэд хэлж байна. Яагаад гэвэл Монгол хүний тарихыг энэ хар муу мэдээлэлээр угаагаад байгаа юм бэ? Энийг чинь тэнгэр буулгаад хэлж штт. Би өөрөө хэлж байгаа юм шиг өнөөдөр нуруу найрц одоо хурцах гад ингээд зогсож штт. Тэ яагаад тэр сайн сайхан монголчууд ч дандаа тэр одоо ураатцсан юм биш шүү дээ. Сайны нэг амны бэлэг нь байхгүй болчиход шүү дээ. Сайныг дандаа мэдээлэхээр саар нь ард нь дарагдж идэг байхгүй. Гэтэл дандаа мууг нь мэдээлэл нөгөө л мөнгө тэр тийм одоо царай зүсээр нь ялгаж эхэлж шүү дээ. Тэр сайхан бүсгүй энэ ийм дорооч гэдэг юм. Энэ тэр хог дээр байна. Энэ ийм байна гэд ингээд ард түмнээ ялгууртай байдалд оруулаад эхэлчихэж шүү дээ. Энэ бол нийгмийн урсгал одоо хитрхи энэ ертөнцийн эрх рүү түрээд орчингууд ертөнц та нар өөр эрхтэй хүмүүс те одоо өөр чанартай хүмүүс өөр өгөгдөлтэй хүмүүсээ ингэж ороодох хүмүүс биш шүү дээ. Одоо сэрээ хичээл гэж байгаа шүү. Тэгэл тэрийг сэрэх гээл тэгэл одоо олон таалгаар авсан учраас аль болох хурдан сэрэх цаг хугацаанд багтаах гад тэгээд одоо толгой бөхс нь олдохгүй шүү те. Төр байлаа гэд бас би одоо төр гэдэг маань бид нар өнөөдөр төр гэд муулаад байгаа. Энэ зүгээр л үүр гүйцэтгэх байгууллага. Төр гэдэг маань тэнгэрт байгаа хгүй. Тэнгэр гэдэг нэр маань тэнд гэр байна. Тэр өв дээдсэн муулаад эхэлж байгаа хгүй. Төр гэхээр за гүйцэтгэгч юм бол одоо энэ тийм ээ засаглал тогтоох байгууллага юу гүйцэтгэх яах ёстой. Тэгвэл тэнгэр одоо юу гэж хэлж байгаа энэ хүмүүст одоо энэ нэгэсэнд бол эднэрийн гүйцэтгэгч гэдэг байгаа энэ одоо тийм ээ төр засагт тэнгэр тэгвэл юу гэж хэлж байгаа юм. Тэгэд энэ гүйцэтгэх төр засаглалыг барьж байгаа хүмүүс өөрсдөө төр гэд нэрлэлцээд байгаа. Тэр нь буруу болж байгаа юу? Тэр үг маань буруу. Тэр үг маань дээр байгаа үлийг хэлээд өгдөө муулаад ирэхээр бид нэр өөдлөхгүй л байгаа хгүй да. Тэгэхээр энэ бол засаглал нэрээрээ одоо наад захын засаглал нэрээрээ явж иж зөв тогтох юм а гэж надад заадаг. Би төрийн дээд хичээлийг сурж байгаа, мэдж байгаа. Одоо л уудалж эхэлж байгаа учраас төр гэдэг үгний талаар би ийм мэдээлэл өгөхөд хүрээд нь штэ. Тэрнээс биш би энэ засаглал засгийн талаар бол ярихгүй. Ярихгүй. Тэ. Энэ засаглал засаг өөрөө зөв тогтох ёстой. Тэр бас ертөнцийн хуулиар хийгднэ. Нэгэн цагт хийгднэ. Энэ жил, эх жил, дараагийн жил ч юм уу тэрний дараа надад одоо ямар даалгавар өгөх энэ бурхтууд гээд энэ Монгол түмний төлөөлөд ирсэн, ертөнцийг төлөөлөд ирсэн хүмүүс тэнгэр яаж даалгавар өгөх юм? Тэр даалгаврын хүрээнд үйл хийгднэ. Тэгэхээр бид нар өнөөдөр халиал төрлөө ороод энэ нам, тэр нам ч гэдэг юм. Тийм юм бол ярихгүй. Ярих ёсчгүй. Угаасаа одоо өөрийн дийлэхгүй юмыг буюу өөрийн өгөгдөлт өгөөгүй юмыг ер нь
хүн хөндөж болохгүй шүү дээ. Хөндөхгүй өстой байхгүй. Хөндвөл харин өөрөө хөндрөгдөн шүү дээ. Тэгэхээр би бол ард түмнээ эхлээ тэнгэрээ засчлаа. Тэнгэр бидэнд одоо байгаль хураг шигэ өгөх боломжийг нь бүрдүүлчлээ. Газар дэлхий гагнагдаж эхэллээ. Газар дэлхий гагнагдаж эхлэхдээ эхлээд усаан зассан. Усны төвшинг одоо усны их ундрагыг дээш нь татсан. Тэгээд бүх нуур гол мөрнүүдийг амьлуулсан хүн бэ. За тэр чи амьлуулчлаа чи яаж амьлуулсан гэж асууж магадгүй. Тэгвэл тэр ус гол бүгд өөрийн эзэнтэй, дээд эзэнтэй. Тэр дээд эцдийг нь сэрээгээд аргадаад, учирлаад, ингээд ойлгуулад бүгдийг нь ингээд ивэчгсэн. Тэгээд одоо газрын тамга амилчаар газар өөрийн ертөнцөө доош нь татна гэж. Татдаг гинэ бас. Татдаг. Татаад ирэнгүүт одоо яах нь дээш эрдэнэс ялгарахгүй нэ тэ хэсэг хугацаанд тэгээд буцаагаад гагнадаг. Гагнаас алдагдсан. Газрын гагнаас байхгүй болцсон. Тэгээ газар өөрийгөө гагнах гэж байна. Одоо бол гагнахын тулд дээрээ үйл хийж байгаа юунд хориг тавьж байгаа тэр. Энд хичнээн хүн удирдахгаа залах гад одоо байгалийн хууль дийлдэхгүй байгаа. Тийм. Ард түмний эрх мэдэл хөндөгдөх гээд байгаа учраас газар өөрийгөө хаагаад байна шүү дээ. Тэгээд одоо хүний ертөнцийн засагдаад ирэхээр ингээд энэ ертөнц чинь сайхан болно үстэй. Сайхан цагийн мянган бурхад гэж би дагуулж ирж байгаа. Тэгээ хүн бол тэр мянган хүн Монголд босоход монголчуудыг засах амархан үстэй. Амархан бүх талаар нь засан дийлнэ. Одоо дээдийн хүчүүдийг өөрлөсөн хүмүүс байх шүү дээ. Энэ ертөнцийн одоо тэр хотог хувилгаад агуу тэр мэдрэмж, агуу тэр өгөгдөл, авиас бүх юм байгаа хүмүүс ирж байгаа, тодорч байгаа. Энд одоо би их талархаж байгаа одоо энэ өвөг дээдс маань хитрхи их үн цэнтэй юмыг биднэрт өгч үлдээсэн юм байна. Бид нар хайхрахгүй энэ олон жил явсан юм байна. Тэгэхээр өвдөхгүй яах юм? Тэгэхээр зовхгүй яах юм? Яаж зөв явах юм? Ингэж одоо доройтохгүй яах юм? Одоо харин тэрнээс таниал гарчих хэвээр. Бүгд сэтгэлээ хүчээр гарчих. За баярлалаа танд. Хоёрын бас ярилцах цагийн түрээд өндөрлөж байна. За ингээд үзэгчтэй өнөөдрийн тодч ярилцлага нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Анхаарал тавьсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. За өнөөдрийн дугаарт маань мөнх тэнгэрийн онсын мөнх саргуулагч оролцсон юм аа.